сүүлийн үед нөгөө ChatGPT, Meta AI, DeepSeek гэдэргээд чатботуудыг хүмүүс амар ашигладаг болсон тий. Тэгээд иймэрхүү чатботуудыг хөгжүүлсэн компаниуд болохоор хиймэл ойхонд чатботууд бол хүмүүсийн бүтээмжтэй ажлыг их нэмэгдүүлнэ гэж их сурталчилдаг. Тэгээд хүмүүсийн хамгийн ашигладаг нь болохоор ChatGPT юм шиг байлээ. Тэгээд ер нь ChatGPT-г хизээ гарлаа санаж байна уу? Тийш чараа. Hello. Hello. Hey there. How's it going? Let me know if there's anything I can help with today. Hey, when were you released? I was released in 2023, so I've been around for a bit now. If you have any other questions about me or anything else, just let me know. That's all, thank you. 23 он гэж штэ. Тэгэхээр ChatGPT гараад бүр 23 он гарсан сая өөр хэлсэн те. Нэлээд одцсон байна штэ. Тэгээд энэ хооронд энэ хугацаанд болохоор чатботууд хүний бүтээмжид хэрэг нөлөөлдөг вэ гэдэг талаар эрдэмтэд зөндөө олон судалгаа хийжсэн мэлээ. Гэхдээ эхлээд одоо бүтээмж гэдэг зүйлийн талаар ярих хэрэгтэй хаа. Бүтээмжийг ерөнхийдөө нэг 3 төвшөнд ангилуулж байгаа байхгүй юу? Хувь хүний бүтээмж, албан байгууллагын бүтээмж, улсын бүтээмж гэдэг. За энэ 3 төвшний бүтээмжүүдээс хамгийн амархан тодорхойлоод одоо хэмжиж болох нь улсын их юм шиг санагдаж байна. Дотоодын бүтээгдэхүүнээр тэгэл нэг хүнд ногдох ДНБ-гээр тий хэмжиж болно заяа. Арай албан байгууллагч гэсэн арай жоохон амархан бахад нийт орлогонд хэдийн тий ашигт үйллийн коэффициент ч юм уу тиймэрхүү мар хэдэн төгрөгийн орлоготой ажилласан тий нийт хөрөнгөний хэдийн гэдэг ч юм уу тиймэрхүү мар бүтээмж нь тодорхойлно. За арай хувийн бүтээмж болохоор ажлын цагтаа яг хэдэн даалгавар гүйцэтгэсэн мэ тиймэрхүү мар тодорхойлох. Жишээ нь одоо нэг цагт хэдэн мэйл бичиж, нэг цагт одоо өөрийг гэх юм. Тэгээ нэг цагт хэдэн постэр хийж гин, нэг цагт хэдэн мэдээ бичиж ч юм уу тиймэрхүү мар хувь хүний бүтээмжийг тодорхойлж болно. За тэгэнгүүт тийм л оюуханы хэрэглээ хувь хүний бүтээмжид яг ямар нөлөө үзүүлдэг гэдэг талаар судалгаанууд ерөөсөө хоёрдмол нөлөө үзүүлдэг. Зарим судалгаанууд за хүний бүтээмж сайн нөлөөлдөг юм байна гэж байгаа. Зарим нь бүтээмжид нөлөөлөхгүй зөрөөр нөл гэсэн тийм хоёрдмол үр дүн үзүүлж байгаа байхгүй. За жишээ нь энэ жил Procter & Gamble компанид хийсэн судалгаа хиймэл оюухан ашигласан ажилчид нь хиймэл оюухан ашиглаагүй 2 хүний ажлыг ганцаараа хийж чадсан гэдгийг харуулсан Procter & Gamble компанийн судалгаа. Энэ бол Америкийн том компаниуд нэг хамгийн том компаниуд нэг. Тэгээд тийм компани хийсэн судалгаа болохоор ийм аятайхан үр дүн үзүүлсэн байна. За харин 2023 онд Boston Consulting Group хийсэн судалгаа ChatGPT гэх мэттэй чатбот ашигласан зөвлөхүүд ажлаа 18% илүү хурдан хийжсэн байна. За дээрс нүүрний судалгаа байна. Fortune 500 компани хийсэн судалгаа байна. За энэ судалгаа болохоор хэрэглэгчдэд ингэж үйлчлдэг 5210 гаруй ажилчсан дээр явуулсан судалгаа байна. За энэ судалгааны үр дүнд бол хиймэл оюухан хэрэглэснээр тухайн ажилчдны цагт шийдэж буй асуудлуудын тоон 14% өссөн байна. Харин арай бага туршлагатай ажилчдын хувьд бүтээмж нь 35% нэмэгдсэн байгаа байхгүй. За тэгээд энэ судалгаануудаас харахад болохоор хиймэл оюухан хүмүүсийн бүтээмжийг нэмж ин сайн байна, гоё байна. Зарим судалгаа арай өөр үр дүн өгүүлж байгаа байхгүй. 2500 мэргэжлийн дунд явуулсан нэг судалгаа хиймэл оюуханы хэрэглээ ажилчдын 77% нь ажлын ачааллыг нэмэгдүүлсэн гэсэн үр дүн үзүүлсэн. За харин тэдгээр ажилчдын 47% нь бүтээмж нэмэхийн тулд хиймэл оюуханыг хэрхэн ашиглахаа мэдэхгүй байна гэж хариулсан байгаа байхгүй. Их сонирхолтой. Тэгээд тэр судалгаа хараад дүгнэлтэнд дэвчгтэй хиймэл оюуханы гаргасан үр дүн шалгах хэрэгтэй болдог. Хиймэл оюуханы ашиглаж сурах хэрэгтэй. Хүмүүс хиймэл оюуханаас хэд ихийг хүлээдэг гэх мэт зүйл бичсэн байгаа юм. Дүгнэлтэндээ их сонирхолтой. Хиймэл оюуханд ингээд шууд итгэж чадахгүй байна шүү дээ. Чамд өгсөн юмнуудыг шалгаа өөрөө факт чек хийгээд тэгж эхлэн зөв болж харж байгаа байхгүй. Гэхдээ ингээд ажлын ачаал нэмэгдэг гэдэг нь амар сонирхолтой байна тийм. Хиймэл оюуханаар ажлаа хөнгөвчлээд хийсэн чинь нэмж ажил орж ирээд тийм. Жогон бод. За жоохон бодох хэрэгтэй. За бас нэг өөр судалгаа байна. CSIRO гэдэг байгууллагын судалгаа. Энэ судалгаанд Microsoft-ийн Copilot гэдэг хиймэл оюуханыг ашигласан. За тэгээд энэ судалгааны үр дүн ямар байсан бэ гэхээр ихэнх ажилчдын бүтээмж нь бол нэмэгдсэн байгаа юм. Гэхдээ ажилчдын 30% нь бүтээмж нь нэмэгдээгүй гэж өөрсдөө дүгнсэн. За тэгээд бүтээмж нь нэмэгдсэн гэж өөрсдөө дүгнсэн ажилтнууд нь болохоор хэлэхдээ илүү ихээр нэмэгдэнэ гэж хүлээлттэй байсан гэсэн тийм судалгаа өгсөн байгаа байхгүй. Их сонирхолтой. Бүтээмж нэмэгдсэн ч гэсэн тэг ингээд өөрсдөө хүссэн хэмжээнд нэмэгдэг байна. Энэ нь бол хиймэл оюухан ашигласнаар энэ ажилчдын. За харин байгууллагын үр дүн гэхээр бүр илүү нарийн тодорхойлох хэцүү шалгахад илүү хэцүү болчихж байгаа юм. Хиймэл оюуханыг яаж нөлөөлдөг вэ гэдгийг. Гэхдээ угаасаа логикоор бодвол зэрэг тийм л дээ байгууллагын бүтээмж бол зөндөө олон зүйлээс шалтгаалдаг. Ганцхан ажилтнаас биш тий. Олон 10 ажлаас шалтгаалдаг. Тэгэл
өөр зөндөө олон ажилнаас ч таагүй маш олон юм байгаа. Тийм учраас жоохон тодорхойлох хэцүү. Гэхдээ бас эдийн судалгаа тооцоолол байна. За юу вэ гэхээр эдийн засгийн хамтын ажиллагаа хөгжлийн байгууллага буюу OECD-ийн хийсэн тооцоололоор салбар тусбар зориулж хөгжүүлсэн хиймэл заяа ухаан нь байгууллагын бүтээмжийг тгээс 11% хүртэл нэмж болно гэж тооцоолсон. Нэг амар нэмэх бол биш. Гэхдээ ямар ч нэмж болно гэж тооцоолсон байгаа байхгүй. За бас 2024 онд нийтлэгдсэн нэгэн тойм судалгаа Герман, Итали, Тайван байгууллагууд хиймэл заяа ухаан ашигласнаар бүтээмж нь өссөн гэсэн үр дүн харуулсан байна. 2022 онд Америк нэгдсэн улсын 300 мянган компани хийсэн судалгаа болохоор хиймэл заяахан болон бүтээмжийн хооронд хүчтэй холбоо олдог. Харин робот үүлэн технологитой бүтээмж нийлүү холбоотой байсан гэж үзсэн байна. Робот үүлэн технологи. За хиймэл заяахан бас улсын бүтээмжийн талаар ярил л да. Гэхдээ улсын хэмжээнд хиймэл заяахан хэрхэн нөлөөлдөг гэдгийг нь илүү бүрхөглөж байгаа. Байгууллагын бүрх улсын бүтээмжид маш олон зүйл нөлөөлж байгаа тий. Улсын бүтээмж нэг хүн нөлөөлөхгүй тий. Олон байгууллага байна, олон компани байна, засгийн газар ч гэсэн байна. Тийм маш олон зүйл нөлөөлнө. Гадаад худалдаа байна, гадаад нөлөө маш олон зүйл нөлөөлнө. Тийм учраас одоохондоо болохоор улсын хэмжээнд бүтээмжид хиймэл заяахан хэрэг нөлөө үзүүлдэг вэ гэдгийг харуулсан судалгаа байхгүй хийгдэггүй. Байхгүй. Ерөөс байхгүй. Улсын бүтээмжид хиймэл заяахан яаж нөлөөлдөг вэ гэдэг судалгаа яагаад байхгүй вэ гэхээр нэгт хэрэглэн дэлгэрэг байгаа. Тэ? Ядаж л улсын хэмжээнд бүх компаниуд, бүх агентлагууд хиймэл заяахан ашигладаг болчих юм бол арай өөр. Гэхдээ дээрээс нь тэр чинь жоохон асуудалтай. Тэр компаниуд агентлаг бүгдээрээ ажилчсандаа ингээд хиймэл заяахан хэрэг ашиглахыг зааж өгөө сургаад сургалт явуулах хэрэгтэй болохоор бараг л интернетийг дахиж шинээр хэвтрүүлж байгаа юм шиг том хэмжээний зүйл болно. Тийм учраас улсын хэмжээнд бүтээмжид хиймэл заяахан хэрхэн нөлөөлдөг гэдгийг шийдэх нь бол нэг дахиад нэг хэдэн жил 5-10 жил шаарддаг байх. Улсын хэмжээндээ ингээд хиймэл заяахан ашигладаг боллоо ч гэсэн үндэсний хэмжээнд хиймэл заяахан бүтээмжид заавал эргээр нөлөөлнө гэсэн үг бол биш. Жишээ нь интернет хүмүүсийн бүтээмжийг өсгсөн гэдэг тал дээр бол мэргэжилтэнд санал нийлдэг, яхаар санал нийлдэг. Олон тэрбум хүмүүстэй хүндрэлт нь хөгжих явцдаа цуглуулсан мэдээллүүд интернет дээр үнэгүй тавигдаад мэдээж тэгсэн юм чинь бүтээмж нэмэгдэнэ. Гарвц сошиал медиа зэрэг технологи интернетээр зэрэг гарч ирсэн нь хүний бүтээмж яг эрэг нөлөөлсөн үү, сөрөг нөлөөлсөн үү гэдэг тэр жоохон маргаантай те. Өдөртөнгөөр ил гүйлгээл явах чи бас жоохон бүтээмжгүй шүү дээ. Одоо жишээ нь би гэхэд заяа. За миний скрин тайм болохоор өнгөрсөн 3-7 хоногийн дунджаар болохоор 3955 минут байна. За тэгээд өдөрт дунджаар би дэлгэцээ 3 минут илүү асаалттай байлгасан байна. Гэдэг нь юу гэсэн үг гэхээр дэлгэцээ унтраалтай байлгасан л үү? Тэгээ асаалттай байлгасан 3 минутаар илүү байна. Өдрийн дундаж хэрэглэн дэлгэсэн хэрэглээ 10 цаг 12 минут байна. Тэгэхээр жоохон иймэрхүү технологи хүний бүтээмж нөлөөлсөн гэдэг нь маргаантай асуудал болдог. Яг тэрнтэй адилхан хиймэл заяахан ч гэсэн тий заавал хүний бүтээмжид сайн нөлөөлнө гэсэн үг биш. Гэхдээ хувийн бүтээмжид үзүүлж байгаа нөлөөг нь судалгаа их байна. За одоо ингээд дүгнэлт харахад хиймэл заяахан хувь хүний бүтээмжид хэрхэн нөлөөлдөг гэдгийг судалсан судалгаа хэлдэг байгаа байхгүй юу? За тэгээд чухал зүйл нь болохоор яг хиймэл заяахыг хэрхэн зөв ашиглах вэ бол таарж байгаа шүү байна тий. Тийм учраас хиймэл заяахыг ашиглаж бүтээмжийг нэмж болох юм байна. Ямар ч зай. Зөвөр ашиглах юм бол бүтээмжийг нэмж болох юм байна. Тийм учраас бүгдээ хиймэл заяахыг зөвөр ашиглацгаая. Над шиг сэтгэл зүйн асуудал бит яриа. Зурдах юм шиг зургаан чиглээ.